Ингээд цаг боллоо. Tonight Show Монгол эхэлж байна. За бүгдээ Монгол улсад кино урлаг үүсгэх хөгжсөний 90 жилийн тохиолж байна. Энэ хүрээнд кино урлагийн зөвлөлөөс залуу үеийнхэн таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Алын минь манаач, цайгийн чанаач, өрхийн минь татаач. 2025 онд гарсан Монголын хамгийн шилдэг 5 дуу гонцолж байна. намайг яагаад ингэ Зөв сэтгэлээ дагаарай гэж зөвлөе. За. Дэлхийн нийтээр намайг хардаг. Тэр чигээрээ ChatGPT. мань комбек болсон. Сайн байцгаана уу саруулах мал монголчуудаа. Айгуу ихтэй тийм хэлжин да. Манай гэрд цагтаа нэрс тавгүй Лабубугийн тухай ихий даяараа бүрнгийг галзуулж байгаа гэхэд яана юу болов? Уушаад ойлгохгүй нөөмөө таа юм чамтай. Модж чадсан шүү. Би яг харгаа. нийт хэцүү бүрэлдэхүүн үнэхээр чин сэтгэлээс баярснаа илэрхийлж байна. Yes. Hey, this is Billy from Billy Sushi. Let's go, guys. Миний амдрал өөрчлөгдсөн. Damn, it's cold. Oh my God, it's cold as hell in Mongolia. За ингээд та маань хэлжтэй. За харин он гарснаас хойш 2000 гаруй иргэн угаартаж 33 иргэн нас барьжээ. Гурван дүү ээж таа ингээд цэрэгч оржод ирэхтийг алчих. Тэр надтай амар харамсалтай байхгүй юу? Сайжруулсан шахмал түвш борлуулах цэгүүдээр захиалгаар ирсэн түвш айл өрхөдөд хүрэлцэхгүй байна. Шатуун байхгүй, утаанд ихэлсэн. Хүүхдүүд нь имлэхээр ор байхгүй. Хүүхдүүд нь тэтгэврээ авч чадахгүй. Энэ төв зам дагуу байршилтай энэ түүцнүүдээ нүүлнэ. Гач зүгээр зам барьж байгаа юм бол байцсан шиг бариад ус айдад хоолойгоо ажтайгаа хийчихгүй. Сүлжээг солих ажил хүүтний удирдал хийсэн энэ үед өнгөж эхэлж байна. Наадаа байл. Би олон хуцаатай гэж хэл. Томоос төвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн 7 дургийн багангийн хичээлийг өнөөдөр бас цахимд шилжүүлсэн. Багш нарын ажил хаялтын улмаас сургалтын үйл ажиллагаа тасалдаж хоцрогдол үүсэж байгаач заригд багш нарын ажил хаялтыг дэмжих байр суурь төлөхөө байна. Цалинмаар нь бол 1,637 мянган төгрөг авдаг. 16.6 сая Америк доллар энэ One X бэдэрч гарчлаа. Үнэхээр тэр хятад юм үйлдвэрлэсэн бол хэдэн сарын туршид тайлбар хийгээд явахгүй шүү дээ. Ганц багаараа гүлэм. Хүмүүс таалагдахгүй ч гэсэн зөв замлуугаа явахгүй бол манай улс чинь одоо Венецуэл боллоо шүү дээ. Норог медиа хой хүний мэдээллийг задруулсан, бусдыг мөрдсөн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй өссөн үндслээр шалгаж байна гэсэн тайлбарыг өглөө. Ерөнхий сайд оюун эрдний хүү татвартуулагчдын мөнгөөр найз охиноо эрхлүүлсэн үү гэх олон нийтийн хардлага, шүүмжлэл цахим сүлжээнд оволцож байна. Монгол төр, Монголын засгийн газар яг ийм хандлагатай хүмүүсийн гарт удаж болохгүй. Энэ бол дарангуул тогтно биш тогтцсон байгаа. Та амаргүй гээд мянга тоочоод ажиллаа хийгээд ах юм. Үнэхээр амаргүй бол огцорч амар амархан штэ. За огцрох амархан. Тэдэн дээр би санал нэг байгаа. Надад нэг албан тушаалтаа зурлаач байгаа юм байхгүй. Улсын хурлын нийт гишүүдийн олонх Монгол улсын ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай улсын хурлын тогтоолын төслийг батлаагүй тул Монгол улсын ерөнхий сайдыг огцорсон тооцох тухай улсын хурлын тогтоол батлагдсанд тооцноо. Монгол улсын 34 дахь ерөнхий сайд зандан шатараа засгийн газрын тамга тэмдэг авлаа. Ингэснээр ерөнхий сайдын бүрэн эрх хэрэгжиж байна. Улсын хурлын дарга амар уйсгалан өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгч төрийг гацаанаас гаргая гэж мэдгэлээ. Бодгаал та биш. Одоо хиймэл оюухантай ярилцах гэж байна. Шулууг секси биш байсан. За манай нэм стандарт урдаас хятадаас зүгээр байгаа ийм замыг солиод байгаа шүү дээ, тэ? Ирэл бичлэг оруулсныхаа төлөө монголчуудыг соёлтой болооч гэж урайсныхаа төлөө 30 хоногийн ял авч гинэ. Тэгээ би ингээд ерөнхий сайдаа уулзъя. Яаралтай зарим асуудал байна гэхлээр ингээд зүрхт орчтой. АП
Анаус өнөөдөр 5G сүлжээг албан ёсоор асаалаа. Android үйлдвэрлэлийн системтэй гар утсаараа төлбөр тооцоо хийх боломжтой боллоо. Монголын технологийн салбарын community-г доглуулсан бахархал төрүүлсэн нэгэн мэдээлэл байгаа. Эгүний чартын аппликейшн хэрэглээнд нэвтрлээ. Premium Corporation Монголын волейболын спортын хөгжилд 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр боллоо. Miat төрийн хэмжээ тогтцоод компани Сингапур руу анхны шууд нислэгээ үйлдлээ. Америкийн нэгдсэн улсаас Монгол руу хамгийн богино хугацаанд үргэлжлэх нислэг гүйцэтгэхээр болсон Boeing 737-800 агаарын хөлөг Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Гадаад улсын алсын найд 6 тэрбум Америк доллар олж түүхэн дээд түвшинд хүрчээ. Бие нэмэх буюу эерэг үнэлгээг бие хасах буюу доктортой болгон сайжрууллаа. Нэг дугаар 1.2 саяас 15 сая төгрөгөөр борлуулагдаж байна. За гашуун сухад ганц мод бомбын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Энэ өдөр Монгол улс Франц улстай ураны олборлох төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Туркменстан улсын ерөнхийлөгч Бердым Мухамедов, Бүгд найрамдах Үзбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёевын, Бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Бэлэн, Австралийн холбооны улсын амбан захирагч Саманта Мостон, Япон улсын цог жавхланд эзэн хаан Нарухито эрхэмдээ татан Масако нар анх удаа Монгол улсад төрийн айлчлал хийж 8 хоног саатан зочилж байгаа. Хоёр орны харилцааг стратегийн түншилд хүргэсэн онцгой чухал айлчлал болж байна. Өөр ирэхгүй нулимс сурсаал бүгдээрээ л уйлж байгаа юм чинь бичлэгийг үзчихсэн хүмүүс. Нэг ч удаа хүн ёсоор яана манай гэр бүлд үйлчлж чад ингээд нас урцсан шүүгөд уушлахгүй байгаа. Эрүүл шүлтээс зурчлан сэргийлэх үндэсний ажиллагаанаас сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сүүлийн 1 сарын хяналтын бичлэгийг шүүж үзсэн байна. Зуны цугаа тоглолтын үеэр 3 хүнийг мисээр гэмтээсэн этгээдийн голч тогтоосон байна. Маш олон удаа зохиож энэ тэнд хүүхнээсээ хамгийн хүнд нь хамар хугалсан байдаг. Хүсэн байхын үзэхнэр ямар амар 12 настай хүү мориноос унаж хамиа алдсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэжээ. Жемал худалдааны төвд эхнэрийнхээ амь насны хүмүүсийн этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо. Зургийг би сошиал дээр тавьсан. Надад энэ сонголт байсан. Монгол улсын төр нийгмийн зүтгэлтэн Монгол улсын анхны ерөнхийлөгч Бонсолмагийн очроод ертөнцийн мөнх усыг үзүүллээ. амьдрах чадвар гэж ая зохиох гэж оролддог хүний хувьд бол энэ бол тийм хүний аз шаргал. Зөөр өрсөндөө ерөнхийдөө бол анхаарал тавиал монголчуудын цөөхөн шүү дээ. Stand by. Ready. Өнөөдөр бол энгийн өдөр биш. Өнөөдөр бол бидний төв бүжигдэх өдрөө. За энэ хүн тайзан дээр байгаа залуус бол эдийг нэгт ард түмний итгэл их орон сэтгэлээр зүсгэлсэн Монгол улсыг төлөөлөн оролцож буй. Үнээр Монголын шаардаа. Монгол баг юм аа хүмүүс хэлжтэй. Төлөв ганцаар хамаатай биш л ингэж байгаа нэг бүрээ болоод. Ойгоос бид энэ очих газар өөрчлөж байна. Удаан боди фэйсбүүк дээр 14 сумтай энэ болоод байна. Хараачлаа. Зяачаад бихэндаадаа. Улсын мэрэгэн ганцаарх бишээ авах боллоо. Түүнэртэй хамт хэлгээд ер нь тууштай байвал хичээс үүнд ер нь амжилт өгдөө шүү гэж хэлээ да. Даран зүг Монгол улсаас нийлбэг дүнгээр идэвхтэй авраг болж байгаа. Тэм амарчин болж оюуны спортын түүхэнд нөлөө нөхөрлөө. Намайг өдөө хүртэл бүсэлсэн Монголынхаа сэтгэлээсээ баярлалаа. Бүгд суутасаа босцгоё. Энэ бол түүхэн мөч. Энэ бол 3.5 сая хүн амтай Монгол улсын 6 залуучууд. Монгол улсынхаа нэрийг өндөр дүргэж байна. Өндөр